Энэ удаагийн шалгалтанд улсын хэмжээнд 4736 хүн бүртгүүлсэн байна. Үүний 70% нь эмэгтэйчүүд байлаа. Нийт бүртгүүлсэн иргэдийн 50 гаруй хувь нь Улаанбаатар хотод шалгалт өгч байна. 21 аймаг болон нийслэлийн шалгалтын анги танхимыг дотоод хэргийн их сургуулийн эрх зүйн мэргэжлэр суралцж буй сонсогчид хянаж байлаа. Дэлгэцэнд гар утас ашиглах, хуулах гэж оролдох зэрэг үйлдэл ажиглагдвал энэ сонсогчид зөвлөлийн гишүүдэд хэлэх үүрэгтэй юм байна. Төрийн албаны шалгалт жил бүрөө илүү хүний оролцоо багтай байдлаар зохион байгуулагдсаар ирсэн цаашид асуултыг илүү оновчтой боловсруулах тал дээр ажиллана гэж байлаа. Энэ ур чадварын үнэлгээний төвтэй байвал яасан бэ гэдэг асуудлыг хөндөж улсын их хурл саналаа илэрхийлсэн. Өөрөөр хэлэх юм бол энэ сорил тестийг боловсруулдаг мэрэгсэн цөөнч гэсэн албан хаагчтай тэр боловсруулдаг байр танхимтай энэ боловсруулж байгаа сорил тест нь бас олон улсын стандартад нийцсэн байхаар энэ зүйлийг бэлтгэлийг хангаад ажиллаж байна. Төрийн албаны ерөнхий шалгалт эхэлсэн энэ өдрөө төрийн албаны зөвлөлөөс сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Сэтгүүлчид тусгай шалгалтын үеэр асуулт хариулт ярилцлагын хэсэг хүний оролцоо ихтэй болж байна. Энийн танил талаа тэр албанд тэнцвүүлэх боломжийг бүрдүүлж байна гэж хардах үндэслэл болдгоо. Үүнийг яаж өөрчлөх вэ гэдгийг асууж байлаа. Шалгалт өгч байгаа та өөрөө ямар асуулт надад ирэх вэ гэдгийг Конопо дарагтал мэдэхгүй. Бид ч бас мэдэхгүй. Төрийн нарийн бичгийн дарга тэгээ удирдах албан тушаалтнуудаас авч байгаа шалгалт учраас энэ бол аль болоход нөгөө дүн шинжилгээ хийх, судалгаа хийх, асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх үү, эрсдлээс хэрхэн яаж сэргийлэх үү гэдэг тал дээр нэлээд тийм давмгай асуултууд явдаг л да. Төрийн албаны зөвлөлөө зөвхөн шалгалт зохион байгуулахаас гадна төрийн албан хаагчийг хамгаалах үүрэгтэй ажилладаг. Жишээ нь хууль бусаар тодорхой шалтгаангүйгээр ажлаа салах, өөр хүнийг тухайн албан тушаалд томилох асуудалд халагдсан ажилтан төрийн албаны зөвлөлд гомдол мэдүүлэх эрхтэй. Энэ гомдлын мөрөөр зөвлөл ажиллаж тухайн ажилтныг эргүүлэн ажлын байранд нь тавих боломжтой юм байна. Улсын хэмжээнд жилд дунджаар 40 гаруй ийм гомдол ирдэг юм байна. Гомдлын 80 орчим хувь нь ажилтны талд шийдэгдэжээ. Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд гомдол мэдээллийг хүлээж авч бид бүхэн маргааны комисс байгуулад ингээд хян шийдвэрлэдэг. Тэгэхээр төрийн албаны зөвлөлийн хуралдаанд танилцуулдаг, санал дүгнэлтээ ингээд төрийн албаны зөвлөлөөс байгууллагын удирдах албан тушаалтан хууль зөрчил шийдвэр гаргацсан байна гэх юм бол энэ шийдвэрийг шууд хүчингүй болгодог зохицуулттай. Төрийн албаны шалгалт анх зохион байгуулагдаж байхад нийт шалгуулагчийн 10 орчим хувь нь л тэнцдэг байжээ. Харин одоо 40% нь тэнцдэг болсон байна. Өнгөрсөн шалгалтаар л гэхэд анх удаа тус шалгалтанд оролцож байгаа иргэдийн 43% нь шууд тэнцсэн байх жишээ нь. Шалгалтандаа тэнцсэн иргэд төрийн албан хаагчийн нөөцөнд орно. 3 жилийн турш төрийн албанд ажиллах эрх нь нээлттэй байна гэсэн үг. Энэ удаагийн шалгалтанд оролцож байгаа иргэдийн 53% нь 30 хүртэлх насны залуус байна. Үүнд залуучуудын төрийн албанд ажиллах сонирхол нэмэгдсэн. Энэ шалгалтыг ашиглан өөрийгөө сорж үзэхийг хүссэн, шалгалтанд тэнцсэн байдал нь хувийн хөвшилд ажилд орохдож бас давуу тал үүсгдэг болсон гэдэг шалтгаанууд нөлөөлсөн байдаг юм байна.